Мэргэжлийн эмч зөвлөж байна. 2, 4, 5 сар хүртэл Нэмэлт тижэл өгсөн үү? өгсөн. Ямар тижэл өгсөн бэ? Нэг мама каш, нана каш. Тэгэл бантын энтерл өгсөн доо. Ер нь бол зөв хоолтын талаар хэрэг мэддэг вэ? Хүүхдийн зөв өдөрт ер нь яг ямар төрлөөр яаж хоолдог вэ? Бантаа 2 өдөр өгвөл тэгэл шүлд 1 удаа хийж өгвөл тэгэл хоолчиж байгаа юм чи. Тэгэл бид нар ч өөрөө сөөхий үйлчлэгч нар цалин баг чадлан л тэр юм чи ямар хүнтэй адилхан хүнтэй хоол өгч чадах юм. Өөрөө мэдээл одоо тэгэл их хүн байна да өөрийгөө л хоолчиж байгаа юм чи хүүхдтэй боллоо тий. Нэмэлт тижэл өгдөг үү? Уг нь хоол шүү. Ер нь бол зөв хүүхдийнхаа зөв хоолтод хэрхэн анхаардаг вэ? Байнга л анхаарч байгаа шүү. Зөв хоолтын ер нь мэдээллийг ханаас авдаг уу? Хэллээ. Өөрөө л одоо яа шүү. Судлаа шүү дээ. Тэгэл уншиж судлаа шүү. Ер нь нэмэлт тижээлээ яг юу яаж сонгодог вэ? Би цайны л одоо сонгондоо. Судалж байгаа л одоод гитсийн хямраахгүй хуш. Ер нь бол зөв хооллолт гэх хүүхдийг таарна өдөрт ямар яаж хоолдог гэсэн бэ? Бидний үчин бантан л хийж олддог бас. Одоо ачнараа яаж болж байна? Одоо ачнаа тэгэл ногоон зутан каш. Тэгэл бантан. Тиймэрхүү юм хоолдог. Өөр нэмэлт уураг өгөхгүй юу? Өөрөө өгдөг шүү дээ. Одоо ер нь Б, А, аминдин болон одоо яг энэ витаминыг ер нь яаж нөхөж чинь хүүхдтэй? Витаминыг ээж аамд өгдөг юм шиг хэлээ шүү дээ. Одоо хүртэл өхөр олжлаа. Нэмэлт тижэл хэрэгэлдэг үү? Энэ 3 сар хүртэл хэрэгжилсэн л дээ. Ямард юу хэрэгэлдэг вэ? Тижэл. Эхлээд нэг Японы юу лээ. Хай хэрэгжилсэн. Тэрнээс харчлаагаа дараа нь болохоор наан хэрэгжилж байгаа. Тэг угаасаа өөрөө гаргацсан байхгүй. Ер нь хүүхдийнхаа зөв хоолтын тал дээр хэрхэн анхаардаг вэ? Ер нь аль болох чадхаар л гаргаж шүү. Мэдээллийг нь ханаас авах уу? Тэгээ яхаа өрхөн имлэг тэгэл ер нь интернет интерес л авдаг шүү дээ. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Инхцээ байна. Өнөөдөр 0-5 настай хүүхдийн хоолт ижилийн талаар та бүхэндээ зөвлөгөө өгье. Зөв зохистой хоолт нь эхлэх балчир хүүхдүүдийн зөв амьдрах, зөв хөгжих гол үндэс болж идэг. Хүүхдүүдийг насанд тохирсон зөв зохистой хоол өгснөөр хүүхдийн өвчлөл болон эндэгдлийг бууруулдаг. Мөн түүнчлэн хожим архаг өвчин тусах эрсдлийг бууруулж өгдөг байх нь. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар бол 45% хүүхдийн эндэгдлийн 45% нь хоол тэжээлийн дутагдaltaй холбоотой гарч байна гэсэн судалгаа байдаг байна. Жил тутам 2.7 сая хүүхэд дэлхий дээр нас барж эндэж байна гэсэн тоо баримт байдаг байна. Тэгэхээр ээж эцэг эхчүүд маань аль болох насанд нь тохирсон хоолыг зөв зохистойгоор эрүүлэр хүүхдэд өгөх нь ээж аауд маань хүүхдэд зөв эрүүл өсөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж ойлгох нь. Тэгэхээр өнөөгийн байдлаар бол дэлхий дээрх 5 хүртэлх насны хүүхдүүдийн 155 сая хүүхэд маань өсөлтийн хоцрогдолтой 52 сая хүүхэд нь хоол тэжээлийн зочмог дуталтай буюу туранхай байгаа байна. 41 сая хүүхэд тархалттай буюу жингийн илүүдэлтэй гэсэн тоо баримт байдаг. Энэ маань болохоор буруу хооллолт, буруу дэглэмээс шалтгаалаад хүүхдүүд нь өсөлтийн намхан, туранхай, дээрээс нь тархалтай хүүхдүүд элбэг болоод байгааг илтгэж байна. Манай орны 16-аас 17 онуудад үндэсний хэмжээний 5 дугаар их судалгаа гэдэг ийм том хэмжээний судалгаа гарсан байдаг. Энэ судалгаагаар бол 0-5 сартай хүүхдүүдийн маань 58.3% нь эхийн сүгээр дагнан хооллдог. 81.1% нь бол 1 нас хүртлээр эхийн сүгээрээ хавсарч хооллдог. 52% нь бол 2 нас хүртлээр эхийн сүгээр хоолдог гэсэн ийм судалгаа гарсан байдаг. Гэхдээ харьцангуйгаар 58% нь бол эхийн сүгээр хоолдог гэж байгаа боловч харьцангуй бага байна. Бүх ээжүүд маань л 0-5 сар хүртлээр дагнан эхийн сүгээрээ л хооллох нь хүүхдүүд минь хэрэгцээтэй байх нь. Тэгэхээр 0-5 сар хүртэл хүүхдүүдийн хоол боловсруулах эрхтний онцлог гэж байна. Яг тэрэнд нь тохирсон хоол маань эхийн сүв байдаг. Энэ нь өөрт нь тохирсон уурагтай, шим тэжээлтэй, эрдэстэй учраас ээжүүд маань
хөхний сүүгээрээ л хооллоод авах нь илүү хэрэгцээтэй. Дээрээс нь нэмээд ээжүүд маань аль болохоор хичнээн ээж нь мэн туранхай байлаа, янз бүрийн хоол тэжээлийн дутагдaltaй байлаа ч гэсэн хүүхдээ эхийн сүгээрээ хангалттай цаттал нь хооллох чадвартай байдаг. Тэгэхээр ээжүүд одоо зарим залуу ээжүүд маань миний хөхний сүү гарахгүй, би хөхний сүү муутай, тийм болохоор маань би хүүхдээ хөрөө хангаж цадцгаж чаддаггүй гэдэг тийм юм тавьдаг. Тэгэхээр ээжүүд маань энэ нөгөө хөхний сүүний гарц маань ээжийн өөрийн оюун бодолтой холбоотойгоор ялгарч байгаа учраас ээжүүд маань хүүхдээ хайрлж инхрийлэх, дээрээс нь тэр нөгөө хүүхдтэйгээ харьцаж байгаа тэр мэдрэмжээс нь болоод хөхний сүүний гарц маань нэмэгддэг учраас ээжүүд маань аль болохоор хүүхдтэйгээ харьцаж хүүхдээ илүү инхрийлж сайн хөхүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр 0-5 сартай хүүхдүүдийн хоол боловсруулах эрхтний онцлогоос нь хамаарат хөхний сүүн маань сайн шимэгддэг, хоол боловсруулалт нь сайн явагддаг, хамгийн тохиромжтой хоол маань хөхний сүү болдог. За тэгэхээр хөхний сүү өглөө дээрээс нь дөнгөж төрөнгүүтээ бид нар ангир уураг гэдэг юм амлуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр төрснийхөө дараа маш хурдан буюу 30-аас 1 цагийн дотор хүүхдээ амлуулах хэрэгтэй. Тэгэхээр дөнгөж төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүнээс маань 24-өөс 30 мл хэмжээтэй өтгөн шаргал өнгөтэй уургаар дархлааны уургаар баялаг, цагаан эсээр баялаг, эмэндэмэр баялаг тийм сүү гардаг. Энэ мань ангир уураг. Энийг залуу ээжүүд маань маш хамгийн түрүүнд л хүүхдээ амлуулах хэрэгтэй. Энэ болохоор нэлэх хүүхдийн бие бэлдэр болон өсөлтөнд нэг шаардлагатай бүх тэжээлийг агуулсан байдаг учраас маш хөхүүлээд амлуулах хэрэгтэй байдаг бахнэ. Үргэлжлүүлээд 5 сар хүртлээр ээжүүд маань дан эхийн сүүгээрээ хооллох хэрэгтэй байдаг. За эхийн сүүгээр хооллоно гэдэг байгаа нь хүүхдээ өдөр шөнийн аль ч нөхцөлд хөхүүлнэ. Хүүхдийнхээ өлсөх мэдрэмжийг сайн анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд маань эхэн үеийн илэрхийлэл хожуу үеийн гэж байдаг. Тэгэхээр эхэн үедээ бол хүүхдүүд маань 50 бус болоод гараа долоогоод хилээ буталцуулаад байна гэдэг маань би өлсөд байна, надад тоол өгөөч гэсэн ийм мэдрэмж илэрхийлээд байгаа. Тэгэхээр ээжүүд маань энийг сайн анхаарад яг тэр үед нь хөхүүлээд авах хэрэгтэй. Тэгэхээр зарим ээжүүд маань уйлахаар нь л хөхүүлдэг гэдэг. Энэ бол өлсөд зөндөө удацсан хожуу үеийн илэрхийлэл нь болж өгöd байгаа учраас ээжүүд маань тэр хүүхдээ сайн анхаарад ажиглаад манай хүүхд одоо яаж ин гэдэг дээрээс анхаарах хэрэгтэй байгаа. Дээрээс нь нэг удаагийн одоо залуу дөнгөж шин төрж байгаа ээжүүд маань хөхүүлэхдээ нэг удаадаа 25-аас 30 минутаар илүү сайн хөхүүлж явах хэрэгтэй. За эхэндээ нөгөө хүүхд маань хөхөхөд маш олон булчин ирүүний амны булчингууд шаардж байгаа учраас бага зэрэг гүнзгий сороод залгаа тэр бүгд ээж маань анзаарагдах хэрэгтэй. Зөв тэврээд, зөв өмхүүлээд хөлж байгаа бол хүүхд маань гүнзгий сороод сайн залгих тийм юмнууд нь ажиглагдана. Тэгэхээр ээжүүд маань тэрийг сайн анхаараарай. Хэрвээ сайн мэдэхгүй байгаа бол өөрийнхөө өрхийн эрүүл мэндийн төвөөс угаасаа 7 хоног болгон төрсний дараа ээжүүдийг маань нерануудаа эргэж байгаа штэ. Тэр эмчээсээ маш сайн зөвлөгөө авч явах шаардлагатай байна. Тэгэхээр 0-5 сар 6 сар хүртэлх хүүхдүүдэд эхийн сүгээр дагнан хооллолоорой. Дээрээс нь хүүхдээ 6 сар хүртэл хөхүүлэхдээ өдөр шөнийн айлч нөхцөлд байнгын хөхүүлэх хэрэгтэй. Тэгэхээр шөнийн цагаар гарч байгаа сүү мань арай илүү өтгөн гардаг. Тийм учраас шөнө босч суугаад хүүхдээ хөхүүлж авах хэрэгтэй байна. За тэгээ ээжүүд маань хөхүүлээд 2 хүүхээс сулартал нь хөхүүллээ. Гэхдээ нөгөө зарим хүүхдүүд яг нөгөө сулартал нь сайн сүйтэй ээжүүд маань сулартал нь хөхүүлж чадахгүй байж болно. Тэгэх юм бол илүүдсэн хүүхд маань цадчлаа тий хөхний толгойг хилээрээ түлхээд гаргачлаа гэдэг маань хүүхдийн цадсан гэсэн мэдрэмж. Тэгэхээр тэгсэн тохиолдолд хүүхдээ хэвтүүлж жагаад хөхөө саагаад илүүдэл сүүгээ сааж авах хэрэгтэй. Энэ нь хөхний сүүний гарцанд илүү сайн нөлөөлдөг байх нэ. Тэгэхээр 6 сар хүртэл дан эхийн сүүгээр хооллоо 6-аас дээш сартай хүүхдүүдээ бид нар нэмэгдэл хоол өгдөг байх. Нэмэгдэл хоол гэдэг маань хөхний сүүн дээрээ нэмээд өөр хоол хүнсний бүтээгдэхүүнээр нэмж
хүүхдэд хэрэгтэй шимт хичээл авч байгаагийн маань нэмэгдэл хоол гэж нэрлэж байгаа. Энэ дээр 6 сар хүрмэгцээ бид нар авч эхэлнэ. Хөхний зүй маань 6 сар хүрэнгүүт хүүхдийнхаа яг тэжээллэг чанар нь бол хүүхдийн хоол тэжээлийн чанарыг 60% нь бол хөхний зүй хангана, 40% нь бид нар өөр хүнсний зүйлээс авах шаардлагатай болдог. Тэгэхээр тэр 40%-аа бид нар нэмэлтээр өөр олон хүнсний зүйлийг хэрэглэх хэрэгтэй байх нэ. Гэхдээ нөгөө жингийн илүүдэлтэй ч юм уу одоо хүүхэд нь мирасатай хүүхдүүд байвал ээжүүд маань нэг тэгж хооллохгүй нэмэгдэл хоол өгөхгүй миний хүүхнээс үл сайн юм чин гэдэг юм тавиад байдаг байхгүй юу. Гэхдээ тэр нь бол тийм зөв биш. Тэгэхээр аль болох ээжүүд маань 6 сар хүртлээр хүүхэд маань шүдлээд эхэлчлээ гэдэг чинь хоолндоо бэлдээд байна гэсэн үг тийм. Тэгэхээр нэмэгдэл хоолоо өгч эхлэх хэрэгтэй байна. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Ой 3 сар хүртэл хооллдог шүү дээ. Хүүхдээ ер нь нэмэлт тэжээж юугаар хаалсан уу? Гэхдээ нэмэлт хичээлээр хооллож байгаагүй. Одоо бол харин нэг бантан нэмэлт хичээлээр хооллоно гэж бодож байгаа шүү дээ. Одоо ч олон янзын нэмэлт хичээлүүд гардаг болчихчих тээ. Тэгээ ямар ч хэсэн судалж агаад тэгээ хооллоно. За хүүхдээ ер нь зөв хоолтын талаар ер нь ямар юугаар зөв хооллдог вэ? Би бодохтаа бол хүүхэд нэг гөл өхөөрөө байх хэвээр. Хоёр их юм бол одоо зүгээр л Монгол хүн юм чинь би бол ер нь бантангаа өгнө гэж бодож байгаа. Ер нь одоо нух шийж өгсөн ч гэсэн бас хоньны махныхаа шүлд нух шийж өгнө гэж бодож байгаа. Тийм ер нь Монгол юугаар л хоолно гэж боддог да ажиллаараа. Энэ Д витамин гэл тэртээ тэргүй хүүхдээ чинь одоо няраа байхад нь бол одоо ингэ туслаар өгдөг. Тэгээд 4 сартаагаас эхлээд бол одоо энэ юугаар л өгдөг болсон шахамлаар л өгдөг болсон юм. Би тэгээд Д витаминын одоо тэгээд эмчийн зөвлөгөөнөөр л өгдөг дөө. Ер нь бол хүүхдийн зөв хооллол одоо яг энэ эрүүл мэндэл дээр нь эмчээс хэрэг зөвлөгөө авч байна та. Одоо бол асар их зөвлөгөө авч байгаа шүү дээ. Эмчээс ер нь байнга эмчээсээ зөвлөгөө авдаг. Хүүхдээ одоо хэдэн сар хүртэл юу хөхөр хаалсан бэ? Байнга шүү дээ. Одоо хүртэл хөхөр хаалж байгаа. Одоо нэмэлт юу өгдөг вэ? Тэжээл. Нэмэлт хоолнууд өгнө шүү дээ. Бантам энэ гэл сүү тараг. Өөр нэг уураг амин дэм ч юм уу тийм өгдөг. Уураг амин дэм энэ өгдөг. Ер нь бол хүүхдийн одоо энэ зөв хоол дээр нь хэрхэн анхаардаг өдөрт яг ямар хоол өгч байна? Өдөрт тэгэл тараг өгөөл, бантан өгөөл, бантандаа оливын тос, шар тос, сармис энэ гэл янз янзны өдөр ээлжилж хойлоолох шүү дээ. Тэгэл нөгөө ээжүүдийн групп гэл тиймэрхүү юм төрсөл хүмүүсийн бичсэн юмнаас харж байгаа л тэр болгоныг ихтэй туршдгүй л дээ яг өөртөө энэ болондоо гэснийхаа л аав нөхөс хүм болгоныг хэлснэг бичиг хийгээд байвал бас зөв ч юм уу буруу ч юм мэдэхгүй шүү. Мэргэжлийн эмч зөвлөж байна. 6 сар хүрмэгцэн нэмэгдэл хоолоо өгч эхэлнэ. Энэ маань тэгэхээр бид нар нэмэлтээр хоол өгөхдөө өдөртөө 2 удаа 125-аас 250 мл хэмжээтэй хоолыг өгнө. Гэхдээ эхлээд тасгаж өгнө гэсэн үг. Анх удаа хоолнд орж байгаа хүүхэд маань өхний зүүнээс өөр юм идэж байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь аль болох тасгахын тулд ээжүүд маань багаар хоолоо өгнө. Өдөртөө 2-3 амны албагыг өгөөд тэрэндээ гайгүй хэвэн байна гэвэл маргааш нь 4 албаг 5 албаг гэж ингэж айжим нэмсээр байгаад 125-аас 250 мл хоолоо өдөртөө өгдөг болгож нэмэгдүүлж өгөх нэ. Тэгэхээр тэр манай оронд хийгдсэн тэр 5 дугаар үндэсний 5 дугаар их судалгаагаар болохоор 6-аас 23 сартай хүүхдүүдийн дунд тэр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд өгөх давтамж нь бол ерөнхийдөө харьцангуй сайн байна гэж гарсан боловч 50% нь ерөнхийдөө нэр төрөлцөөхөн хүүхдэд хэрэгцээ тэр нөгөө шимт хичээлээр баялаг хоол өгөхгүй байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгэхээр аль болох ээжүүд минь нэмэгдэл хоол өгж байгаа тохиолдолд олон нэр төрлийн хоолыг өгвөл хүүхдийн минь шимт хичээлээр хангах нь илүү сайн байх нэ. Тэгэхээр мөн тэр нөгөө судалгаан дээр илэрснээр болохоор манай орны хувьд ч тийм 27% нь төмрийн цус багталттай, 21% нь төмөр дутагдaltaй, 70% нь А витамины дутагдaltaй, 90% нь Д витамины дутагдaltaй гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр А витаминыг бол өрхийн эрүүл мэндийн төвөөс 6 сараас дээш хүүхдүүдэд бол 6 сар 10 сард тарааж байгаа. Тэгэхээр 6 сар тутамдаа өндөр түвшинд А витамины өрхийн эрүүл мэндийн төвөөсөө очиж аваад хүүхдэдээ заавал уулгаж авах хэрэгтэй.
байх нь. За D витамины хувьд гэх юм бол ер нь бол тухайн хүүхдийн цуснд хэдтэй байна гэдгээс нь хамаарат эмчнэр маань эмчилгээний тун уу, барих тун уу гэдэг журмаар тогтоож тунгийн тааруулж өгдөг. Тэгэхээр D-гийн хувьд бол эмчээсээ зөвлөгөө аваад яаж уух шаардлагатай вэ гэдгээ өөрийнхөө хүүхдүүд дээр тааруулж зөвлөгөө авч эмчтэйгээ харьцаж явах хэрэгтэй байх нэ. За 6 сараас дээш хүүхдүүд маань энэ судалгаагаар бичил тэжээл болон амин дэмий эрдэсийн дутагдaltaй байна гэж гарсан учраас 6 сар махбод хоолндоо яг тасцсан хүүхдүүдэд маань өрхийн эрүүл мэндийн төвөөс ийм бичил тэжээлийн холимог гэдэг ийм олон арилгагт бичил тэжээлийн холимог ийм юм өгж байгаа. 6 сараас 23 сар хүртэлх хүүхдүүдэд энэ эдгээр маань болохоор хүүхдэд хэрэгцээтэй бичил элемент, эрдэс бодис болон олон төрлийн витаминтай учраас энийг хоол хүнсэнд нь хийж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр өдөртөө идэж байгаа хоолндоод нэг уутыг хийж өгнө. Энийг яаж хийх вэ гэвэл болсон одоо бид нар бантан өгөх гэж байна гэвэл бантангаа хүүхдийнхээ иддэг хэмжээгээр таслаад авчна. Тэр тасалж авсан хоолоо сайхан гутгаад хөргөн бүлээн хоолнд нь хийж өгнө гэсэн үг. Тэгээд энэ бэлтэмлээ нэг уутын бүтэн хийгээд сайн гутгаад хүүхдэд өгч эхэлнэ. За 6 сартаа хүүхдүүд минь амтлах мэдрэмж нь харьцангуй бага байдаг учраас манай ээжүүд өөрсдөө ингэж амсч үзээд энэ төр байх шаардлагагүй хүүхдүүдэд өгнө. Дээрээс нь дөнгөж хоолнд орж эхэлж байгаа хүүхдүүд минь чихэрлэг юмар болон давс ихтэй тийм юм илүү хооллох нь бол зохимжгүй байдаг. Тэгэхээр дөнгөж амтлах мэдрэмж орж явахт нь манай ээжүүд маань болохоор сок, каш гэсэн юмнууд өгдөг. Тэднэр маань болохоор чихэр ихтэй бүтээгдэхүүнүүд байдаг учраас аль болох тэдгээрээс татгалзаад давс багтаа, чихэрлэг багтаа хоол хүнсийг сонгож хэрэглэх нь зөв байх нэ. Тэгэхээр энэ бичил тэжээлээ өрхийн эрүүл мэндийн төвөөс аваад өгч болно. За 6 сар хүрлээ өдөртөө 2 удаа ингээ хоол итвэхтэйгээр хооллох хэрэгтэй байдаг. Итвэхтэйгээр гэдэг нь болохоор хүүхдтэй тохирсон ширээ сандлын тавиад, аяга халбыг нь тавиад, өөрийнх нь зориултын юм бэлдэж өгөөд хооллох үед ингэдэм байна гэдэг юмыг өөрт нь ингээд ойлгуулах хэрэгтэй. Хүүхдүүд маань бидний гизэн тохаасаа эхлээд биднийг сонсож байгаа, ярьж байгаа зүйлийг мань ойлгож байгаа учраас аль болох тэгж харьцна. Өөрийнхөө үр дээр суулгаад хүүхдээ ингээ хоолсон ч болно. Энэ бол итвэхтэйгээр хоолт. Тэгэхээр ээжүүд маань ингээд хүүхдээ итвэхтэйгээр хоолно. Дээрээс нь ариун цэврийн дэглэм маш сайн сахиж явах хэрэгтэй. Гар хүүхдээ хүүрэх болон хоол тэжээлийн бэлдэх үедээ гараа маш сайн угааж цэвэрлж явах хэрэгтэй. Дээрээс нь хөхөө байнгын хөхүүлнэ. Энэ дээрээ нэмэгдэл олоо өгнө гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоолтын маань төлөв байдал нь өөр юм шингэн биш, өвтгөн халбагнаас унахгүйгээр юм өвтгөн байж ээж хүүхдээ минь шим тэжээлийг хангах үеэр өвтгөн болж гинэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ингээ өдөртөө 2 удаа 6 сартаа хүүхдийг 125 мл-ээр хоолно гэж ойлгох. 6-аас 8 сартаа хүүхдүүд хоолно. Тэгэхээр эцэг эхчүүд минь дөнгөж за өдөртөө 1 удаа хоол өгсөн. Би нөгөөх нь тараг өгсөн. Ингээ 2 хоолт болж байгаа гэд болчдөг. Тэр бол буруу. Тэгэхээр өдөрт нь заавал өөрт нь зориулаад 2 удаа заавал 6-аас 8 сар хүртэлх хүүхдээ штэ. Заавал өөрт нь зориулаад нэмэгдэл хоол өгч явах хэрэгтэй байна. За 6-аас 8 сартаа хүүхдээ хоолт. Тэгэхээр мөн адилхан хөхөө мөн адилхан хөхүүлэн нэмээд мөн адилхан ариун цэврийн дэглэмээ сахих нь байна. Хүүхдийн хаанч гарыг угаана, өөрсдийн хаанч гарыг угаана. Тэрэн дээр бол эцэг эхчүүд маань өөрсдөө анхаарнаа. Дээрээс нь нэмэгдэл хоол маань энэ олон төрлийн бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх шаардлагатай байдаг. Гурилан бүтээгдэхүүн, үр тариа, нэмээд шош, буурцаг, самарны төрөл. Дээрээс нь жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, луван гихтлаа амин дэмээр баялаг, гүн ногоо өнгийн жимс хүнсний бүтээгдэхүүнүүд маань дандаа төмөр агуулсан байдаг учраас эдрийг түлхүүсээ өгөх хэрэгтэй байдаг. За жимс нь энэ болохоор олон төрлийн витаминуудыг агуулсан байдаг. Дээрээс нь махан бүтээгдэхүүн, өндөг, сүү цагаан эдээ зэрэг эдгээрүүдээс өдөртөө 4 заавал нэг өдөртөө багтааж өгөх хэрэгтэй байдаг. За тэгэхээр 6-аас 8 сартаа хүүхдүүд маань мөн адилхан итвэхтэйгээр хоолно, төлөв байдал мөн адилхан өвтгөн байна. Дээрээс нь өдөртөө 3 удаа хоол өгнө.
Энэ давтамж нь нэмэгдэж байна те 6-аас 8 сар болохоор 3 болж нэмэгдэх юм. Дээрээс нь нэгээс 2 удаа нэмэлтээр жимсгэн ч юм уу нөгөө таргаа өгч болно, нухшаа өгч болно, нэмэлтээр юм 100 бэлдэж өгч болох нэ. За 6-аас 8 сартай хүүхдүүд. Тэгээ 6 сартай хүүхдүүд маань дөнгөж хоолнд орж байгаа. Тэгэхээр махаа бүр маш сайн жижиглэж гэрчээд гахахгүйгээр бүр жижиглж өгж байгаа. Одоо 6-аас 8 сартай болоод ирэхээр баг зэрэг томруулж өгнө гэсэн үг. Тэгтээ гах юунаас нь сайн сэргийлж өгнө шүү дээ. За 9-өөс 11 сартай хүүхдийн хоолт. За энэ үед маань хүүхдүүд маань аль хизээний нөгөө шүдмэн гарцсан, сурцсан, хоолндоо дасан цогцсон байгаа. Тэгэхээр мөн адил тэр үндэсний хэмжээний 5 дугаар их судалгаагаар болохоор тийм эрдэсийн дутагдал дээрээс нь хүүхдийн маань давтамж нь өдөртөө монголчууд маань 3 удаа өгөөд байна. Гэхдээ хоолндоо оруулж байгаа орц найрлага маань бага байгаад байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тэгэхээр ээжүүд маань аль болох олон нэр төрлийн юм өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр 9-өөс 11 сартай хүүхдүүдийн хоолт маань өдөртөө ингээ 3 удаагаар хоолно. Аль болох хүүхдийнхээ идэж чадж байгаа хэмжээгээр 125-аас 250 мл-ээр өгөөд эдгээрээс нэмэлтээр 1-ээс 2 удаа 100 шаа нэмж бэлтгэж өгөх нэ. Мөн адилхан ариун цэврийн дэглэмээ барих нь хүүхдийнхээ идэж байгаа орчинг цэвэрхэн байлгаж хүүхдээ хоолно. Энэ үед болохоор шүд маань гарцсан байгаа. Тэгэхээр барьж өөрийнх нь нөгөө жижиг булчингууд нь харьцангуй сайн хөгжиж эхэлж байгаа учраас барьж зулгааж идэх юмнуудыг илүү төлхөө хүүхдэд өгвөл сайн байдаг байна. За 12-оос 23 сартай хүүхдийн хоолт. За энэ үед зүгээр шүдэн гарцсан. Тэгэхээр хоол идэх дур сонирхол өөрийнх нь нөгөө анханасаа хоолсон юмнууд нь тэрийг нь яг ингээ бэлдээд өгсөн байгаа учраас өдөртөө бас мөн адилхан 3 удаа хоолн завсрамжууд 100 шаа өгнө. Тэрнээс гадна ээжүүд маань ингэж ярьдаг. Би ингээ хүүхдээ хоолгох дээр ерөөсөө хоол идэхгүй байна. Цугтаад байна. Би ингээ араас нь хөөж идүүлдэгэ гэж яриад байдаг. Тэгэхээр анх хоолнд орж сурж байгаа 6 сараас эхлээд хоол өгж байгаа л үедээ хүүхдүүдээ яг ингээд хооллох үедээ бид нар ингээд ширээн дээр суудаг байх нь ингээд хамт ингээд иддэг байх нь гэдэг мэдрэмжүүдийн өөрсдөд нь өгөөд ах хэрэгтэй. Тэгээд нөгөө итвэхтэйгээр хооллоод ирэхээр айжмдаа хүүхд маань идээд эхэлнэ. Тэгэхээр эхэндээ нөгөө өхгүй одоо идэхгүй дургу байгаа юм чинь нэг л удаа хоол ижгээ. Иддгүй юм чинь нэгэд тгээгээд ингээд ээжүүд минь хойшлуулад байдаг. Тэгэхээр 2 нас хүрсэн ч гэсэн хүүхдүүд нь хоол нь тийм туршид сайн биш. Дээрээс нь зарим эцэгчүүд маань нөгөө чихэрлэг хоол хүнсээр илүү их өгөөд байгаа учраас нөгөө махан хоол яг хоолтуудаа идэж чаддаг. Хүүхдэд дургу сонирхолгүй болсон байгаа гэсэн үг. Тэгэхээр аль болох хамт чихэрлэг багтай, давс багтай юм өгөөд ах юм бол цаашдаа хүүхдэд юм хооллох мэдрэмж нь илүү сайн байдаг байна. Тэгээд 12-оос 23 сартай хүүхдүүдээ өдөртөө аль болох нөгөө шүд гарцсан учраас бүхэл барьж идэх бололцоотой жажлах, зулгаах энэ нөгөө шүдний бэхжилттэй хамааралтай шүү дээ. Энийг сайн хөгжүүлэх тийм хоолнуудыг өгөх хэрэгтэй байдаг байна. За ингээд эцэг эхчүүд маань хүүхдээ зөв хувцлаад, зөв насанд нь тохирсон хоол өгөөд ах юм бол бидний ирээдүй болсон хүүхдүүд маань эрүүл зөв хөгжилтэй болох нэ. За ингээд та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр би 0-5 настай хүүхдүүдийн хоолтын талаар зөвлөгөө өглөө. Дараа дахин уулзтлаа. Баяртай. Мэргэжлийн эмч зөвлөж байна.